IT-гаар сурна гэхээр ирээдүйд төгсөөд ажиллая гэхээр айгүй олон тийм өөр ажлын байрнууд байдаг те. Cloud engineer, system admin, database admin, программын инженер, cloud engineer, аюулгүй байдлын инженер, сүлжээний инженер. Нэг бол data analyst ч гэнэ ингээл амар олон өөр өөр мэргэжлүүд байдаг. Тэгээ яг дөнгөж төгссөн ажилд орох гэж байгаа хүнд айгүй ойлгомжгүй олон ажлын байрнуудаас яг аль нь надад тохирсон ажлын байр юм бэ гэдгийг мэдхэд айгүй хэцүү байдаг. Тэр өйтгөө заримдаа бүр ажил гарсан хүмүүст хүртэл яг зарим ажлын байрнуудын ялгаа нь орондоо юу вэ гэдгийг бас мэдэхгүй тохиолдол хүртэл гардаг. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ яг эдгээр ажлын байрнуудын ялгааг мэдчих авцгаая. Hey guys, юу яцхан занаа билгүүд гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад программын инженерээр ажилладаг. Тэр өнөөдрийн бичлэгээр би software engineer, cloud engineer, DevOps engineer, SRE engineer гэсэн дөрвөн мэргэжлүүдийн ялгааг нь тайлбарлах болно. Та энэхүү бичлэгийг үзсний дараа яг эдгээр мэргэжлүүд ямар ялгаатай байна, бас аль нь яг надад тохирох мэргэжлийн байна гэдгийг мэдэх болно. За ингээд бичлэгтээ орцгоё. За хамгийн эхлээд бөөнөрөө программын инженерийн тухай ярилцгаая. Программын инженер гэдэг нь тухайн программыг яг кодыг нь бичиж хөгжүүлдэг хүмүүсийг хэлдэг. Тэгээ яг програм гэдэгт нь юу орж байгаа вэ гэхээр зурагт, утас, компьютер аппликейшнүүд, тоглоомууд, IoT, хэмэл оюухан, жишээ авах юм бол Amazon, Netflix, Counter-Strike, PUBG, Dota, орчууд яг яригдж байгаа тренд software engineering яг салбарлахаар front-end, back-end гэж ярьдаг. Front-end гэдэг нь яг хэрэглэгчтэй харьцах, хэрэглэгчтэй яг хийгдэж байгаа тэр гадна талд харагдж байгаа тэр үйлдэлүүдийг програмчилдаг хүнийг front-end engineer гэж нэрлэдэг. Харин back-end engineer гэдэг нь яг ард нь болж байгаа тэр процессыг програмчилдаг хүнийг хэлдэг. Өнөөдөр жишээ авч үзэх юм бол хэрвээ та хүн рүү мэйл бичээд send товчлоорыг дарах юм бол танд яг харагдж байгаа тэр animation дүрс таны мэйл явлаа гэсэн тэр харуулж байгаа хэсгийг яг front-end engineer нь програмчилсан гэсэн үг. Харин яг таны бичсэн мессежийг аваад яг нөгөө хүн рүү яг явуулж байгаа тэр үйлдэлийг хийж байгаа нь болохоор back-end engineering хийж байгаа хэсэг гэсэн үг. Тэс мөн full stack developer гэж байдаг. Ерөнхийдөө full stack developer гэдэг нь front-end, back-end хоёулангийн хийдэг хүнийг хэлдэг. Front-end, back-end гэхгүйгээр яг программын инженерийг бас яг салбараар нь авч үзэж болдог. За жишээ нь зөвхөн утасны аппликейшн хөгжүүлдэг, компьютер аппликейшн хөгжүүлдэг, зөвхөн веб хөгжүүлдэг, зөвхөн хэмэл оюуханы хөгжүүлэлт хийдэг ч юм бас тэгж ангилагдаж болдог. Эсвэл заавал нэг ямар нэгэн салбарт хариалцахгүйгээр ямар нэгэн технологи юм уу програмчлалын хэл дээр мэргэшээд яг түүгээрээ бас software engineer-ээр ажиллаж болдог. За жишээ авах юм бол яг JavaScript гэдэг хэл дээр мэргэшээд тэгээд зөвхөн JavaScript-тэй холбоотой ажлыг хийдэг бас тийм software engineering төрөл гэж байдаг. Тэгээд IT-ийн ертөнцид программын инженер бол яг хамгийн түгээмэл байдаг ажлын байрнуудын нэг. Програмчлалын маш олон хэлнүүд байдаг бөгөөд яг энэ нь сайн, тэр нь сайн гэсэн яг тийм бусдаасаа цойлсон тийм програмчлалын хэл гэж байдаггүй. Тухайн компани эсвэл хувь хүн эсвэл яг өөрөө ямар салбар дээр ямар төсөл хийх гэж байгаас хамаарат програмчлал хэлээ бас өөр сонгож болдог. Програмчлалын хэлүүд нь яг бүгд програм бичих зорилготой боловч бүгд бас өөр өөрийнхөө салбартаа бас тусдаа илүү давмгаалж хөгжсөн байдаг. Жишээ нь Python бол илүү data science эсвэл хэмэл оюухантай холбоотой зүйлс хийхэд илүү олон сантай хөгжүүлэхэд илүү хялбар. Харин C# болохоор илүү Windows application хөгжүүлэх эсвэл web application хөгжүүл, эсвэл enterprise төвчний application хөгжүүлэхэд илүү бас тохиромжтой байдаг. Хэрвээ та код бичиж сурах гэж байгаа тэгээд энэ олон програмчлалын хэлнүүдээс яг алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол би танд Python юм уу JavaScript-ээр код бичиж сураарай гэж хүсэж байна. Яг үл эдгээр хэлнүүд нь бичихэд тийм ч хэцүү биш. Бас орчин үед хамгийн түгээмэл ашиглагдж байгаа хэл байгаа. Тэгээ орчин үед бас яг ямар програмчлалын хэлнүүд илүү түгээмэл болж байна, ашиглагдаж байна, ямар програмчлалын хэлний бас хэрэглээ илүү муудж байна гэх зэрэг мэдээлэл харахыг хүсвэл та бүхэн бас энэ Tayobi Index гэдэг сайт руу орж харж болдог. Хамгийн тренд болж байгаа програмчлалын хэлнүүдийг бас хэр их ашиглагдаж байна, хэр ашиглагдах нь буурж байна гэх зэрэг мэдээллүүдийг авч болдог. За тэгэхээр программын инженерийн хувьд бол ийм байла. За бөөнөр одоо дараагийн мэргэжил рүү орцгоё. DevOps engineer. За та хэд өмнө яг энэ зургийг харж ирсэн үү? Тэгэхээр энэхүү хязгааргүй тэмдэглэгийг software development life cycle гэж нэрлэдэг. Заримдаа бас хүмүүс DevOps life cycle гэж ярих нь байдаг. Энэхүү тэмдэглэгэнд болохоор ямар нэгэн програм яг төлөвлөлтөөсөө эхлээд эцсийн шатандаа хүрээд яг хэрэглэгчид ашиглагдах боломжтой програм болох хүртэл ямар үе шатаар дамждаг дарааллыг нь харуулсан зураг юм. Тэгэхээр ямар нэгэн програм бол эхлээд төлөвлөгдөн, код нь бичнэ, тэгээд дараа нь build хийх буюу тухайн програмаа яг ухсрах, тэгээд testing буюу тухайн програмаа тестлэх, тэгээд deploy хийх, тэгээд deploy хийсний дараа яг холбоотой
одоо үйл ажиллагааг хэвийн үйл ажиллагааг хангах тэгээд бас хяналт тавих гэсэн ийм үе шатуудаар дамждаг. За тэгээд яг deploy хийгдээд аппликейшн чинь ажилласны дараа хэрвээ тухайн аппликейшн дээрээ ямар нэг өөрчлөлт оруулахыг хүсвэл дахиад төлөвлөвөл кодоо бичээд build хийгээл ингээл бүх шатаараа дамжаад явдаг гэсэн. Тэгэхээр энэ үе шат нь бол хязгааргүй. Та програм бичээд дууслаа, бүх юмаа болголоо, production дээр гаргалаа. Тэгээд дахиад өөрчлөлт оруулахыг бол дахиад энэ үе шатаар явдаг гэсэн. Тэгэхээр яг бүх том хэмжээний програмууд ямар нэг байдлаар бичигдэхдээ эсвэл өөрчлөлт орохдоо энэхүү үе шатуудаар дамждаг гэсэн үг. Тэгээ энэхүү үе шатанд зөвхөн програм хангамжийн инженерээс гадна өөр олон төрлийн инженерүүд оролцож бас тухайн програмыг яг бүтэн ажиллагаатай болоход гар бие оролцдог. Тэгээ жишээ нь тухайн програм яг баазын хувьд ашигтай ажиллаж гин үү, аппликейшн ингээд код нь бичээд дууссан ч гэсэн яг бүх юм нь хэвэн ажиллаж гин үү гэдгийг шалгах тестинг, тэгээ аюулгүй байдал нь зүгээр байна уу, гацж гин үү, тэгээд хичнээн ажиллагаандаа орсон ч гэсэн тухайн аппликейшн яг хэвэн ажиллаж гин үү, илүү их ресурс идэж гин үү, яг юунд болохгүй байна гэх зэрэг яг тухайн маш олон тийм хүмүүс хамт ажилладаг. Тэгээ бүрэн ажиллагаатай програм гаргана гэдэг нь ганцхан програм хэмжээний инженерийн хийдэг ажил биш байна. За эндээс л яг манай одоо DevOps инженер гэдэг мэргэжлийн яг агуулга нь гарч ирж байгаа юм. Тэр DevOps инженер гэдэг нь яг энэхүү програм хөгжүүлэлтийн яг энэ life cycle байгаа ажлуудыг автоматжуулдаг инженерийг хэлдэг. За хамгийн энгийнээр бол ингэж ойлгож болно. Програм хангамжийн инженер бол хүмүүсийн асуудлыг шийдэж, хүмүүсийн асуудлыг автоматжуулдаг бол харин DevOps инженер нь програм хөгжүүлэлтийн үе шатанд гардаг асуудлуудыг гар ажиллагаануудыг автоматжуулах зорилготой ажил гэж ойлгож байна. За тэгэхээр DevOps нь бол яг дөнгөж төгссөн ч юм уу яг анхан шатны хүнд зориулсан мэргэжил биш. Яагаад гэвэл энэ танаас яг програм хөгжүүлэлтийн үе шат яг ямар байх ёстой, яг тухайн үе шатанд юу явдаг байх ёстой талаар яг нарийн мэдлэгтэй байхыг шаарддаг. Тийм учраас чихэнх тохиолдолд ямар нэг байдлаар яг IT-ийн салбарт ажиллаж үзсэн хүмүүс DevOps мэргэжил рүү хөрвөх нь илүү түгээмэл байдаг. Тэгэхээр DevOps нь бол маш олон тийм өргөн хүрээний мэдлэгийг шаарддаг мэргэжил байгаа. Cloud engineering тухай ярихаас өмнө яг бид нэр cloud гэж яг юу юм бэ гэдэг талаар яг бас илүү ойлголттой болчихвол зүгээр. Үүлэн тооцоолол, үүлэн технологи гэж та айгүйх сонсч ирсэн баг. Гэхдээ яг үүлэн тооцоолол гэж яг юу яриад байгаа юм бол? Тэгэхээр үүлэн тооцоолол гэдэг маань өөрөө та өөрөөсөө ямар нэгэн компьютерийн resource зардал гаргахгүйгээр компьютер дээр хийх боломжтой үйлдэлийг интернетээр дамжуулаад хийхийг cloud computing гэж нэрлэдэг байгаа. За бүүнээр нэг жишээн дээр аваад үзье. За таны утсанд ямар ч зураг, бичлэг, хадгалах зай үлдээгүй байсан гэж бодъё. Тэгсэн чинь та ахаад зураг авахыг хүсэж байна. Ахаад нэг бичлэг хийчмээр байна. Хэрвээ та iPhone ашигладаг бол та зүгээр л зургнуудаа iCloud руу хийгээд тэгээд дахиад зураг бичлэгээ хийчих болно тийм үү. Тэгэхээр энэ л яг үүлэн технологи гэсэн үг. Өөрөөр хэлбэл та өөртөө байхгүй ресурсоо интернетээс авчиж гинэ гэсэн үг. Зөвхөн storage гэлхгүйгээр бас үүлэн технологиор дамжуулаад өөрийнхөө хийх боломжтой тооцоололтоо хийлгэж болдог. За хамгийн энгийн жишээ бол Google Sheet байна. Таны компьютер дээр ямар нэгэн тийм Excel юм уу Google Sheet суугаагүй байсан ч гэсэн та интернетээс Google Sheet руу ороод өөрөө хүснэгтэн дээр ажиллах боломжтой тийм үү. Хичнээн тэр аппликейшн таны компьютер дээр суугаагүй байсан ч гэсэн та өөрийнхөө компьютер дээр интернетээр дамжуулж ашиглаж гин гэдэг маань танд үүлэн технологиор дамжуулаад танд компьютерийн тооцооллыг аппликейшнийг санал болгож байгаа гэсэн. Тэгэхээр маш энгийн танд интернетээр дамжуулаад ямар нэгэн компьютерийг хийх боломжтой тэр үйлдэлүүдийг тооцооллыг санал болгож байгаа зүйл бол cloud computing буюу үүлэн тооцоолол юм байна. За энэ яг ямар ашигтай юм бэ? За бөөнөрөө түрүүний жишээн дээр аваад үзье. Таны бүх зураг бичлэг чинь таны утсанд л зөвхөн байлаа. Таны өдөр утсаа алдчихвал яах вэ? Та бүх зураг бичлэгээ алдна тийм үү? Cloud-ийн давуу тал нь бол энэ нь интернетээр байршиж байгаа учраас та өөрийнхөө мэдээллүүдээ бас хийж байгаа зүйлсээ интернет байршуулснаар та яг мэдээлэлээ илүү аюулгүй байх боломжтой болж байгаа юм. Бас нөгөө талаар ганцхан тухайн таны хийж байгаа зүйлс ямар нэгэн тийм төхөөрөмждөр байршихгүй интернеттэй л бол та өөрийнхөө утаснаас компьютероос хаанаас тухайн зүйлийг ашиглах боломжтой болж байгаа гэсэн үг. Яг л Google Sheet-ийг бид нэр утсан дээрээ ч ашиглаж болно, компьютер дээрээ ч ашиглаж болно. Түүнтэй адилханаар бас компаниуд өөрсдийнхөө үйлчилгээг, бас өөрсдийнхөө вебсайтыг cloud дээр байршуулж болдог. Тэг өмнө яадаг байсан бэ гэхээр компаниуд өөрсдөө серверээ худалдаж аваад хөргөөлтөө шийдээд, тог цахилгаанаа шийдээд, интернетээ өөрсдөө шийдээд, тэрэн дээрээ өөрсдийнхөө үйлчлэгийг интернетэд явуулдаг байсан бол cloud технологи үзүүлж байгаа компаниуд гарч ирснээр тухайн тэр тог цахилгаан, сервертэй холбоотой асуудалд санаа зовхгүйгээр зөвхөн өөрсдийнхөө ажиллаж байгаа тэр аппликейшн програмыг тэр cloud үйлчлэгээ үзүүлж байгаа сервер дээр шууд автоматар байршуулдаг болсон.
Тэгээ ингэснээр яг яадаг вэ гэхээр ямар нэгэн тийм хөргөөлт, интернет, халуун хүйтэн тог цахилгаан гэсэн тиймэрхүү асуудлуудтай ахиж зуурдах хэрэггүй болж байгаа гэсэн үг. Тэгээ энэ бас олон зардлуудыг хэмнэдэг. Тэгээ cloud engineer гэдэг нь тухайн компани cloud дээр байгаа системүүдийг хяндаг, яг дизайныг нь гаргадаг, тэрэн дээр яг ажилдаг, зохицуулдаг хүнийг хэлдэг. Тэгээ cloud engineer-ийн бас нэг хийх ёстой зүйл бол яг үн үртгийн хувьд хамгийн өгөөжтэй, бас өөрсдийн компанид ашигтай тэр cloud системийг цогцлох явдал юм. Тэгээ cloud үйлчилгээ нь айгүй тийм гоё сонсогдож байгаа ч гэсэн хэрвээ та яг замбраагүй ямар нэгэн төлөвлөлтгүй бас cloud үйлчилгээнүүдийг авах юм бол яг зардал нь өөрсдөө серверийг авснаас ч илүү их зардал гарах боломжтой байдаг. За яг cloud инженерээр ажиллахыг хүсэж байгаа хүмүүст бол яг код бичих нь яг 100% шаардлагагүй. Гэхдээ автоматжуулах хэлүүд буюу scripting language заавал сурах хэрэгтэй. Тэрэнд нь Bash script, PowerShell, эсвэл Python байж бол. Тэг мөн яг Linux, Unix үйлчилгээ систем дээр терминал дээр ажил сурах нь маш чухал. Тэгээд мөн бас яг тэр cloud үзүүлж байгаа тэр платформоо бас сурах хэрэгтэй. Орчин үед яг хамгийн тренд болж байгаа cloud үйлчилгээ үзүүлэгчид бол AWS байна, Azure байна, тэгээд Google Cloud байна. Cloud үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд сертификатыг бас санал болгодог. Тэгээ анхан шатны сертификатуудын хичээлүүд нь ихэнхдээ үнэгүй байдаг. Тэгээ cloud engineer болохыг хүсэж байгаа хүмүүс би яг cloud-ийнхаа сертификатыг авчвал айгу зүгээр гэж бодож байна. Тэгээ эдгээр сертификатуудын хичээл бол үнэгүй байгаа. Дараагийн ярих мэргэжил бол Site Reliability Engineer, SRE гэж товчилдог. Энэ нь сүүлийн үед гарч ирсэн мэргэжил. Тэгээ энэ хүн мэргэжлийг болохоор анх Ben Trainer гэдэг Google-ийн инженер гаргаж ирж ирсэн нэр томьёо. Бичлэг тайлбарлахаас өмнө яг IT-ийн ертөнцид reliability буюу яг найдвартай байдал гэдэг нь өөрөө юу гэсэн үг юм бэ гэдгийг тайлбарлая. Тэгэхээр ямар ч аппликейшн найдвартай ажиллах ёстой тийм үү? Бидний IT-д үзүүлж байгаа бүх үйлчилгээнүүд хамгийн найдвартай, тасалдалгүй бас зөв ажиллах ёстой. Гэхдээ IT-ийн ертөнцид 100% найдвартай ажиллана гэсэн ойлголт байдаггүй. Ерөөд IT-д хамгийн энгийн байдаг, доктортой байдлын хувь бол 99 эсвэл 99.5 байдаг. Тэгвэл яг таад ингэж бодож магадгүй 99 гэдэг чинь амар өндөр юм шүү. 99% 102-ын оронд ямар ялгаа нэ гэж бодож магадгүй. Тэгвэл 99% доктортой ажиллана гэдэг маань жилд 365 өдөр, сард 7.2 цаг, эсвэл өдөрт 14 минут тасалдал үүснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны орж байгаа, ашиглаж байгаа аппликейшн юм уу систем чинь өдөр болгон 14 минут тасалдал үүсэж байгаа гэсэн үг. Тэгээ та хэд бодоод үзтээ. YouTube ч юм уу Facebook өдөр болгон 14 минут тасалтаад орж болохгүй байвал энэ том аппликейшнууд 1 минутанд л хэдэн сая долларын орлого хийж байгаа тийм үү. Тэгвэл 14 минут таслахад хэр хэмжээний орлого алдах бол тэгэхээр ийм том аппликейшнууд эсвэл мөн цэнтэй аппликейшнуудын хувьд 99% гэдэг бол тийм ч өндөр биш. Тэгвэл одоо та хэд бодож магадгүй. Тэгвэл яг IT-ийн ертөнцид байгаа хамгийн өндөр найдвартай ажиллах хувь хэд юм бэ гэж. Тэгвэл IT-ийн хамгийн найдвартай ажиллах хувь бол одоогоор 99,999 байгаа. 99,999 нь өдөрт дунджаар 1 секунд тасалдах боломж гарна гэсэн үг. Тэгвэл ийм ямар найдвартай ямар аппликейшнуд байгаа юм бэ? Ямар системүүд байгаа юм? Тэгэхээр зарим нэг системүүд маш өндөр хэмжээний найдвартай байдлыг шаарддаг. Өөрө холбооны системүүд байна, банкны системүүд байна, эсвэл цөмийн реакторын удирдлагын систем байна, эсвэл яг онгоцны удирдлагын систем байна. Таад бодоод үзтээ ингээд цөмийн реакторын удирдлагын систем өдөр болго 14 минут докторгүй ажиллаад байвал нэг өдөр дэлбэрчүүл яах юм тийм үстэй. Тийм учраас 99,999%-ийн найдвартай ажиллагаа заавал тэр цөмийн реакторын систем байх ёстой гэсэн. За яг энэ дээр л манай SRE буюу Site Reliability Engineer-ийн гол зорилго нь гарч ирж байгаа юм. Тэгэхээр Site Reliability Engineer нь тухайн систем серверийг илүү найдвартай, ажиллагаатай болгоход л төвлөрч ажилладаг инженер гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн инженер нь тухайн аппликейшн хийгдээд дуусны дараа яг үйл ажиллагаа нь явж байхад ямар нэгэн гэмтэл саадлах гаргахгүй байх, гэмтэл саадлах гарсан ч гэсэн хурдан засварлах үедээр арга хэмжээ авдаг, тэгээ түүнийг засварладаг, кодчилдаг, дизайнладаг тим инженерийг хэлдэг гэсэн. Тэгэхээр энэхүү инженерийн мэргэжил нь байгаа учраас YouTube өдөр болгон 14 минут ч юм уу эсвэл Facebook 14 минут тасалдал үүсдэггүй гэсэн үг. Яг өдөрт гарч олох тэрнийг хэдхэн минутын тасалдлыг арилгах, хурдан засах дээр төвлөрсөн мэргэжил боловч том компаниудын хувьд хэдхэн минут тасалдал үүснэ гэдэг нь хэдэн сая долларын орлогот яригдж байдаг учраас энэхүү мэргэжил нь бас заавал байх ёстой байдаг. За тэгээд SRE бол бас яг анхан шатны мэргэжил бол биш. Өөрөөр хэлбэл та шууд төгсөөд SRE-гаар ороход бол маш тохиромжгүй. Яагад гэвэл энэ танаас яг аппликейшн хөгжүүлэлт хийсний дараа ямар өөрчлөлтүүд болдгийг
гэмтэл дээр яаж ажиллах уу, гэмтлийг хэрхэн завсарлах уу. Хүн нэг хүрээний мэдлэг биш, танаас кодын төвшний, системийн төвшний, баазын төвшний, сүлжээний төвшний, аюулгүй байдлын төвшний маш олон тийм цар хүрээний мэдлгүүдийг шаарддаг. Тэгээ миний хувьд би өмнө бас яг site reliability engineer-ээр ажиллаж исэн. Тэгэд аюул сонирхолтой. Яагтгүй программжийн инженерүүд шинэ код бичих, шинэ төсөлтөөр ажиллах, яг программыг илүү ажилдаг болгох дээр анхаардаг бол site reliability инженерүүд яг ажилласан программыг яаж ямар нэгэн тасалдал үүсэхгүй, ямар нэгэн асуудал гарахгүй цааш нь хэвийн ажиллагаатай болох вэ гэдэг дээр илүү анхаардаг учраас илүү тийм өөр зүйлсүүдийг бас шаарддаг, бас илүү challenging, бас илүү сонирхолтой юм шиг надад санагддаг. За guys, энэ бичлэг ингээд дуусч байна. Тэгээ би айгүй товч ярихыг хичээлээ. Ухаан ажиллаар нь ажилдаг хүмүүс байвал бас комент хэсэг дээр магадгүй илүү дэлгэрэнгүй сэтгэлээ бичээрэй. Магадгүй ирээдүйд бас тухайн мэрэгчлэр сурах байгаа хүмүүст илүү мэдээлэл очих бах. За тэгээ энэ бичлэг таалагдаж байвал манай сувгийг subscribe хийгээрэй. Энэ бичлэг дээр лайк дараарай. Өөр ямар бичлэг бас өөр ямар мэрэгчлэг яриулахыг хүсэж байна та бас комент хэсэг дээр сэтгэлдээ үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая guys. Yeah.